Улаанбаатар хотод маргаашнаас эхлэн автомашин улсын дугаарын дэгш сондоогоор зорчих журам хүчингүй болж байна. Тээврийн хэрэгслүүдийг хуучин хязгаарлалтын дагуу зам хөдөлгөөнд оролцуулна. Үүнд 1.6-гаар төгссөн дугаартай автомашин даваа гараг, 2.7-гаар төгссөн дугаартай автомашин мягмар гараг, 3.8 дугаараар төгссөн автомашин лав гараг, 4.9-оор төгссөн дугаартай автомашин пүрэв гараг, 5 тэгээр төгссөн дугаартай автомашин баасан гарагт өглөөний тэг 8 цагаас оройн 20 цагийн хооронд зорчихгүй. Дугаарын хязгаарын бүс 32-ын тойргоос 120 мянгатын уул зур хүртэл, Сапорогийн уул зураас чулуун оны тойрог хүртэл автозам хамаарна. Нийслэлийн эцэг даргын 2020 оны захирамжаар Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах зорилгоор бүсчлэл тогтоож, автомашин улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуултыг хийсэн. Харин шинэ хичээлийн жил эхлэх үеэр замын хөдөлгөөний ачааллыг багасгахаар өнгөрсөн 8 дугаар сарын 27-ны өдрөөс 9 дугаар сарын 16-ны 20 цагийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэгш сондогоор замын хөдөлгөөнд оролцуулж байсан журам маргаашнаас хүчингүй болж байна.